За тэгэхээр энэ удаа Fire Force-ийнхоо part 4-ыг ярьж өгнө guys. Заяа. Та харин лайк сабад арахаа мартав. Бас намайг дэмжмээрээ байвал donation явуулах шаардлагагүй. Зүгээр лайк сабад дараад доор харагдж байгаа Instagram хаягуудыг дагаад өгөхөд л болно шүү заяа. Гэхдээ үнэхээр л мөнгө өрмээрээ байвал membership худалдаж авч бас болноо. За тэгээд бэлэн болсон бол бичлэг рүүгээ оръё доо. Манай Шинрач нь гэрт нь гал гарсны дараа нэг хэсэг хайжимаа үйлдвэрт туршилтанд орж исэн байж тээ. Бас тентхийн ажилчид нь хүүхдүүдийг хүн биш, туршилтын тулайл гэж уддаг жинхэнэ галзуу новшнууд байдаг гинэ. За тэгсэн энэ үед Виктор чухал зүйл хэлнэ гэд 8 дугаар ангийнхныг бүгдийг цуглуулж агаад өөрийгөө хайжимаа үйлдвэрээс явуулсан туршуул гэдгээ хэлсэн боловч хэн ч гайхсангүй. Угаасаа манайхан гадарлаж исэн байгаа байхгүй юу? Бас дээрэс нь Шинраг жоохон байхад нь хайжимагийн ажилчид түүнээс ямар ч сүйрлийн гал илрүүлж чадаагүй учраас тавиад явуулсан байж. Гэтэл олон жилийн дараа түүний сүйрлийн гал сэргсэнийг мэдээд хайжимагийн ажилчид дахиж тийм алдаа гаргаж хэн нэгэн хүүхдийг зүгээр явуулахгүй гэсэндэ хүүхдүүд дээр хийдэг туршилтаа улам хүнд болгосон гин. Гэвч одоо болтол амжилт оллгүй зарим хүүхдүүд нь бүр бүх насаараа эдгэрхээргүй хүн чаргацсан тул ямар нэг аргаар Шинраг авчир гэж тушаасан байж. Харин Виктор бол энийг хайжимаа үйлдвэрлэлөө нэвтэрч тагнуул хийх маш том боломж гэж харж байгаа бөгөөд Оби Ахмад Жүүний зөвшөөрснөөр манай 8 дугаар тусгай ангийнхан бөөндөө энэ даалгаварт оролцохоор боллоо. За тэгвэл тэр хайжимаа үйлдвэр дотор хүүхдүүд дээр яг ямар туршилт хийгээд байгаа вэ гэж гайхаж байна уу та нар? Тэгэхээр ерөнхийдөө бол энд галын чадвартай хүүхдүүдийг эцэс төгсгөлгүй шүүсийн шахаж цүүрлийн галыг сэргээж чадах үгүйг нь олж мэдхийн тулд үхэн өгтөл нь тамалдгаа л гэсэн үг. Хөөхи энэ хүүхдийг та нар санаж байгаа бол нөгөө цоглог нөхөр өгөхөөс өмнө биедэн шавж оруулаад тэс чадсан хүүхэд мөн байгаа зү. Харин энэ хүүхэд тамлаад байгаа гаж нөхрийг Куроно гэдэг. Түүний баруун гар нь хит халалт буюу хүчээ хэтрүүлж ашигласнаас болоод бараг л нүүрс шиг болсон ч гэлээ одоо болтол чадвараа ашигласаар л байгаа. Хүмүүс түүнийг 7 дугаар тусгай ангийн Ахмад Бенимарутай энэ тэнцвүүц хүчтэй гэж ярьдагч өөрөөсөө хүчтэй юм уу эсвэл чадварлаг хүний өөдөөс тулдгаасаа айдаг хулчгаар амтан болохоор энд байж өөрөөсөө сул дорой хүүхдүүдийг зодож бах таваа хангадаг нэг тийм тэнэг гөлөг. Бас манай Шинра урд нь Куронотой нэг удаа таарч байсан бөгөөд Викторийн хэлснээр бол Куроно гал удирдах тал дээрээ бол Бенимару Ахмадаас ч илүү ээж магадгүй гэж шүү. Ингээд манай хоёр ч хайжимаа үйлдвэр дээр хүрээд ирлээ. Тэгсэн чинь харин харуулууд нь манай хоёрыг нүд салахгүй ажиглаа. Эндээс яасан ч гарахгүй шүү л гээд байгаа бол та. Тэгээд отгошоогоо яваад ортол нэг нөхөр өгтөж аваал энтхийг танилцуулж гана да. Харин Шинра түүнээс шар өстэй хүүхэд энд байгаа юу гэхэд тэр хүүхэд чинь онцгой болохоор өөр газар байгаа гэж ичгчгүй худлаа ярьд юм да. Энэ үед Шинрагийн Spider Sense ажиллаад нөгөө хүүхэдтэй холбогдоод ойрхон байгаа гэдгийг бас дээрэс нь тусламж гуйгаад байгааг нь олоод мэдчихлээ. Гэхдээ шууд хөдлөх бас жоохон тиймэрхүү байна. Тиймээс эхлээд туршилтын нэг сонирхчоод болъёгээд нэг өрөөнд ортол манай хүн дээр Куроно хүрээд ирвэ гэж. Тэгснээ ёо ямар том болцсон юм бэ чи. Чамаг хүүхэд багт ч л гарынхаа жилээ гартал нь зодоод өгцсөн бол амар واخгүй юу? Кэш. За тэгээд энэ хоёр тулаанаа эхлэнэ. Куроногийн чадвар нь гал гэхээсээ илүү хар утаа шиг юм ашигладаг гэх юм уу да. Бас дээрэс нь гардан тулаандаа сайн. Ер нь л хөвгөө өрсөлдөх юм аа. Шинра маань бүр яах учраа олохгүй байхад нь Куроно нэмээд бүр хар утаагаа хатууруулснаа сэлэн болгож энтрээ. За тэгсэн энэ үед шар өстэй хүүхэд маань нэг л биш болоод эхэллээ. Төгшөөрийн дохой дуграал онц байдал зарлах үед Виктор нууц холбоогоор Оби Ахмадад дохой өгснөөр манайхан хүчээр дайрж орохоор боллоо. Тэгээд бас Виктор туршилтын өрөөний хаалгыг онгоолгоод Шинраг гаргаж ирээд энэ хоёр хурдхан шиг л шар өстэй хүүхдийг олж авъя гэд хайж арай гэж нэг олоод очтол Куроногоо айл хэдийн ирцэн байж элгүй яах вэ? Нөгөө талд харин манай хэд нэлээд хэцүү дайсантай нүүр тулжээ хөрхий. Энэ эмэгтэй утсан хүүхэлдээ удирддаг бөгөөд энэ хүүхэлдээ нь жинхэнэ бие жижигч бэлчээр том гэдэг шиг л хатуу самарцааяа. Харин түүний өрсөлдөгчөөр Вулкан болон Маки нар үлдээд бусд нь цааш явхаар болдог. Вулканы хэлснээр бол энэ эмэгтэй 3 дугаар үеийн гал удирдагч ба өөрийн галын хүчийг хүүхэлдээгээ хөдөлгөх энерги болгож хувиргадаг болохоор нэг ёсондоо тог тасарна гэсэн ойлголт овсон. Тиймээс манай хоёр нэлээд хүнд өрсөлдөгчдөө таарснаа мэдээд Макигийн гал болон төхөөрөмжнийхөө хамгийн дээд хүчин чадлаар дайрнаа л гин. Гэвч энэ эмэгтэй манай хоёрын төхөөрөмжний хүчийг хэмжиж үзээд шалахгүй юм байна штэ. Иймэрхүү хэмжээний дайралт бол игчт нь юу ч биш. Энтергээд том юм ярьж агаад амрууга алгадуулсан байдгийг.
За тэгээд манай хоёр чинь ажиллаа дуусчлаа. Одоо өстө нөгөө хэд дээрээ очие ухааны мэрэд яг явах гэтэл дахиад баахан хүүхэлдээ гаргаад ирд юм да. Йоо, нэгийг арай гэж ивдчих ч одоо эднэрийг яаж аргалах юм бэ? Нөгөө хэд маань харин коронавигоос яаж хүүхдийг булааж авах вэ гэж байтал дээрээс нь нэмээд цагаан ховцтнууд хүрээд ирвэ гэж. За одоо өстө жинхэнэ нөгөө нэг хүүхдийн төлөө гурвалжин дөрвөлжин юм болох юм байна л да. Бас болоогүй. Шар үстэй хүүхэд бол суйрлын галыг сэргээсэн бөгөөд 6 дахь баг нь болох хүн гиндэ. 5 дахь баг нь энэ ягаан үстэй охин байсан шүү дээ нэрээ. За тэр ч яах. Бороодоо бол угаасаа хүлээх ажиглах энэ төр гэж мэдэхгүй гай болохоор шууд л дайрч очиод хүүхдийг булааж авахын гинэ. Энэ бүх тулаан, алаан хидаанд ганц баясж байгаа хүн нь ягаан үстэл байна да. За энэ ч угаасаа нэг иймэрхүү охин л тоо. Нөгөө талд харин айгаад байсан хүүхэлдээнүүдийн тэтэмтэй охин нүд ирэмхийн зуур эвдэж хаяал сүртэй наргагүй гараад ирд юм байна. Мэдээж энэ охин ирсэн болохоор Валкан хурдхан шиг л Артурыг авчрахаар явах зуур хүүхэлдээ удирдагч өөрийнхөө нууц зэвсгээ дуудаад аваад ирлээ. Энэ нь тэгтээ төрөүний хэдэ бодвол бүр авраг амтын юм уу? Тэр хуруу хумс нь одоо яа игээд ах вэ? Аз олж эхлээд цагаан хувцснууд хайжима хоёр үзэлцээд эхэлсэн болохоор манай Маки энэ хооронд харавдаг эмэгтэйг зохицуулж гэсэн чинь арай л амтсангүй. Тэгтээ энэ титэмтэй охин харавдаг эмэгтэй хоёр чинь угийн цаанаас нь томилсон хамтрагчд биш болохоор жоохон маргаантай юм байна бас. За энэ хоёрын маргаа яах вэ? Цаан чинь нөгөө бацааныг цагаан хувцснууд бариад авчиж. Тэгсэн чинь корона хүүхдийг буцааж авахын оронд сул дорой өрсөлдөгч гэснээ Артурыг онилж ин тэр хөөе. Манай бороогоос арай л дутан үнлээд байна уу юу? Тэгээд хэсэг үзэлцэжсэн чи яасан ядаргаатай юм бэ? За үз. Чамаас суг гарууд энд байх л өстой доо. Гиснээ муу бородогийн согны өснүүдийг хормын дотор хар утаагаар хучиж хаяад талигч болгоо ичдэм да. За тэгээд нөгөө хүүхдийг жинхэнэ булаацалдж өгнөө. Бараг л сакс тоглоод байгаа мó яагаад байгаа юм? Гэтэл цагаан хувцснуудын нэг нь харин гимгүү зогсож исэн хамгаалагчийг буг болгож хаяад тэгснээ болоогүй заяа. Үгсэн хүмүүсийн цогцыг тэр бугтаа нийлүүлээд аврах том буг болгочвоо гэж. Урд нь гарч ирсэн нөгөө аврах бугийг санаж ивэл тэрийг энэ охин яг ингэж л бүтээжтэй янзна. Энэ үед короногийн утас дуугарч хайжима үлдвэрийн дарган түнд хүүхдийг ямар ч хамаагүй аргаар булааж аваа гэх тушаал өгсөн бололтой. Шинра дээр хурч ирээд хүүхдийг булааж автлаа хамтрий гинэ бүр. Харин нөгөө булаацалтаад байгаа хүүхдийн толгойд тэтэмтэй охин нэг юм шивнэ ажлаа шүү. Хөөхий энэ хүүхэд бүр биедээ шавж оруулснаас хойш туршилтын биет болоод дээрээс нь нөгөө үхдэг цоглог нөхөр чинь энэ хүүхдийн тархинд бүр түрээсгүй оршдогч байх шиг. Ийм жоохон хүүхэд байж дэндүү их дарамтан дунд байдгаасаа болоод нэлээд стресстэй байдаг болохоор тэрийг ашиглаж хүүхдийн уур хилэнг бадраагаад айжээ. Энэ угаасаа ийм зөвүүн тэрнэлтэй. Харин энэ хүүхдийн галын чадвар нь бүр гал галзаа юу. Бараг л лазер юм уу хаашаа юм. Тэгээд бас контрол гэж байхгүй. Хүний өөрөнгөө бүгдэн рүү дайраад нөхцөл байдал бүр л хэцүү болвоо гэж. Сүүлдээ нөгөө гурвалжин тулаанч нь бараг бүгдээрээ нийлж бацааныг зогсоох болоод хувирчгүй яав. Ер нь тэр титэмтэй охин яг юугаа одож ийм юм хийсэн бол бүү мэд. Азар Валкан Артурыг аваад машин дээрээ хүрээд ирлээ. Тэгээд баатарлаг үйлс хийлгэн энтер гэж баахан тархины угаанаас. Цаадхыг чинь хөөрөгчүүл хүчин нэмэгдэх болохоор л тэгж байгаа штэ. Бас дээрээс нь энэ машин дотор нэг тусгай төхөөрөмж байгаа бөгөөд тийшээ Артурын сэлэм орвол ойр хавийн бүх долгионыг байхгүй болгоно. Нэг ёсондоо бол сүлжээ унгаагч гэх юм уу та. Тэгээд төлөвлөгөө ёсоор сүлжээ унгаагч яг Валканы төлөвлөсөн шиг ажиллаж таарад титэмтэй охины ховсны нөлөө байхгүй болвоо хөрхий. Хин ийм юм хийснийг мэдж байгаа болохоор олж очиод алаад өгье л дөө. Гиснээ явж байгааг нь харчаач дээ. Энэ юу вэ? Энэ яг юу лт вэ guys? Мэдээж өөрсдийн хайгаад ирэхийг мэдж байгаа болохоор Артур Валкан хоёр зүхтаастай. Аль болох л жоохон ч гэсэн цаг хожиж өгөхгүй бол нөгөө хэд нь энд бүр баларх гээд байгаа болохоор аргагүй л дээ. Гэтэл энэ үед Шинрагийн галын холбоос идэвхжиж хүүхдийн дурсамж түүний нүдэнд харагдах нь тэр. Энэ хүүг ээж аав хоёр нь онц сурч заавал эмч болоорой гэж хүчилдэг байж. Бүр ганц удаа тааруухан дүн авсан чинь бөөн хэрүүл болж энэ тэр. Тэгээд нэг өдөр хайжима үйлдвэрийн хүмүүс ирээд хүүг нь 3 дугаар үеийн гал удирдагч болохоор лабораторид аваачиж туршилт хийнэ гэд аваад явсан юм байна. Тэр үеэс хойш байнгын дарамт шахалтанд байсаар байгаад ааш цаан гэж авах юмгүй болжээ хөрхий. Шинра хүүхдийг амхандаа л тайвшруулах жагаад улам уурын хүргээ ижлөө. Тэгээд энэ хүүгийн хоримтлуулсан галын энерги бүр ойр орчмын 500 км-ийг өлхөн үнсэн товрог болох хэмжээний тийм аюултай болчлоо шүү. Ингээд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг л хэцүүдж байх үед бороод өөрийгөө золиослохоор шийднэ.
Түүний чадвар нь дайралтыг сорж аваад буцааж гаргадаг болохоор бас боломжтой ч юм уу? Харин хэргийн эзэн мод тийрэн бушуухан шиг л зүхтаад алга болж байгааг нь хараад агаар. Бүр нэг зөвүүн шүү дээ. Бороотой маань харин энэ их энергийг шингээж чадахгүй өгчих юм биш үсттэй гэтэл аргагүй л чанга нөхөр юм нэрэ. Бүгдийг сорж аваад буцаагаад аюулгүй газар руу явуулчлаа. Энэ дэлбэрсэн бол аним шууд дуусчихгүй юу? За тэр яах. Корона энэ үед авраг бугийг юу ч болоогүй юм шиг цавчиж хаяад бат цааныг дотроос нь гаргаж ирээд овоо хүн шиг хідөө гэллээ шүү. Хөөхий хүүхдэд агцсан ачаа өөрүүлж дандаа л хит өндөр хүлээлт тавьдаг байсан болохоор өөрийгөө хүчилдэг байж л дээ. Харин корона түүнд чи хүүхэд юм чинь сул дорой байж болно штэ. Чи хүчтэй болчвол би хэнийгээ дээрлэх юм. Гэт нэг тиймэрхүү утгатай юм хэлсэн ч анх удаага хүнээс хичээхгүй байж болно гэдэг үг сонссон бацааны дотор нь онгойж одоо л нэг тайвшрах шиг боллоо. Харин цагаан хувцснууд энэ удаадаа бацааныг үлдээгээд өөрсдөө ухарлаа. Йоо за ингээд нэг ашгүй тулаан дуусваа хөөе. Энэ удаагийн тулаанд 32 хүн нас барж өнөөх бацааны дайралтаа суулж саран дээр томоос том ором хүртэл үүссэн гээл бод. Бас энэ удаагийн цагаан хувцснуудын дайралтаас харахад хайжимаа болон сургаалч нар хоорондоо яагч бас холбоо зүлбээгүү болж таарлаа. Үүгээр зогсохгүй хайжимаагийн захирал манаа гурвыг дуудаж авчираад сургаалчийн эсрэг хамтарсан ажиллагаа явуулъя гэж явд юм да. Хэрвээ хамтрах саналын зөвшөөрөл Викторийг цааш нь харуулхаа болий. Бас нэмээд хүүхдүүд дээр хийдэг туршилтаач бас зогсоох талаар бодож үзье гин. Харин хайжимаа үйлдвэрээ яагаад сүрлийн галын хүчтэй хүнийг тэгж их хайгаад байдаг вэ гэвэл Аматерасо станц тим галын чадвартай хүнийг гол цөмөө болгож ажилдаг штэ. Тиймээс дараагийн цөм болох хүнийг л хүсээд байгаа юм байна. Бас болоогүй Шинраг сүрлийн галтай болохоор битүүхэндээ түүнийг ч бас цөм болгох санаатай мó зөнөгч. Гэтэл энэ үед Валкан гадаа зогсож исэн бололтой. Дайрч орж ирээд Шинраг 50 орхиорой мөн зөнөг өвгөн минь. Би хүнээр цөм хийх шаардлагагүй цоо шин станц зохион бүтээн заа юу гэж хэлхийн сонссон Хайжимагийн захирал хэрвээ чи үнэхээр л тийм станц барьж итгэл юм бол миний ч гэсэн мөрөөдөл биелээ л гэсэн үг. Гэхдээ чи тийм л итгэлтэй байгаа юм бол яах вэ? Хайжима үйлдвэр 8 дугаар тусгай ангид хөрөнгө оруулъя гэж хэлснээр энэ өдрөөс эхэлж Хайжима болон 8 дугаар тусгай ангийнхан холбоотнууд болж байгаа юм да. Энэ явдлаас хойш нэлээд хоног өнгөрлөө. Та нар манай Макийг ямар баян айлын охин гэдгийг мэдэхгүй л үсттэй. Аав нь бүр цэргийн нэлээд том цолтой генерал. Ах нь харин цагдаагийн мөрдөгч заяа. Тэгээд нэг өдөр ах нь газар доорх хонглоор сургаалчтай холбоотой баримт юу вэ гэж хайж явах үеэрээ нэг нь нууцлаг лаборатори болоод тийшээ яваад ортол цагаан хувцснуудын хэрэгэлдэг шавж байж шүү. Гэтэл энэ үед нэг цагаан хувцтай нөхөр бодвол араб гаралтай юм уу хайшаа. Өөрийгөө дэлбэлж хаяад Макигийн ах золтой л талигч болцсонгүй. Азар амин тус газраа шарахтаагүй гайгүй өнгөрсөн ч гэлээ аав нь энэ явдлыг зүгээр өнгөрөөж чадахгүй гэд 2 дугаар тусгай ангийн ахмад хоондаад газар доор хонглыг нэгд нэгэнгүй шалгах тушаал өгдөг. Үүний дараа нэх худалгүй манай 8 дугаар тусгай ангид зэвсэгт хүчний генерал буюу Макигийн ааваас захидал ирэх бөгөөд доор хонгол руу урд нь орж байсан болохоор 8 дугаар ангийнхныг 2 дугаар ангитай хамтрахыг хүссэн байдаг. Үүнээс гадна генерал өөрийнхөө охиныг энэ даалгаварт оролцуулахгүй тулд ажлаас нь чөлөөлж өөрийнхөө доор зэвсэгт хүчин дийлсүүлэх тушаал гаргажээ. Тэгээд бүр нарийн бичиг гээд боддоо. Хөөхий Маки бол өөрөө дургүй байсан нь ойлгомжтой. Тэглээгээд генералын тушаал болохоор одоо яалтай вүлээ дээ. Харин Виктор маань ахмад хоондаад метроны схемийг нарийн сайхан тайлбарлаж өгөөд маргааш өглөө 8 цаг тэг минутанд 2 болон 8 дугаар тусгай ангийнхан хамтарсан ажиллагааг эхлүүлэхээр боллоо. Ингээд маргааш жуулж 2 дугаар тусгай ангийн салаа болгонд зааварчилгаа өгөхийн тулд манай 8 дугаар ангийнхан нэг нэгээрээ салж явахаар болно. Мөн дээрэс нь Макигийн ах шархан эдгээгүйч гэлээ эднэртэй хамт хонгил руу орно гэд хүрээд иржээ. За тэгээд 8 цаг тэг минут гэхэд ажиллаа эхэлж манайхан ч хонглоор ороод нэх худалгүй баахан богнуудтай таарлаа шүү. Дээрээс нь нөгөө өгсөн хүмүүсийн цогцыг ам оруулж авраг буг бүтээдэг охин ч бас манайхныг тосч авахар бэлдсэн байх нь тэр. Тэгэхээр яа гэсэн үг вэ? Манай талаас ам өргөцсөн хүмүүс зомби шиг л амилж босч ирээд өөрийнхөө талын хүмүүс рүү дайрнаа гэсэн үг. Ядж яхад 2 дугаар тусгай ангийнхан ихэнх нь буутай юм аа. Харин эднэр дундаа хамгийн чадварлаг нь ногоо нүдтэй Хажики Сэмпай. Энэ нөхрийн чадвар нь бараг л Бякуган гэсэн үг. Дулааны энергийг ханны цаанаас хүртэл нэвт харж чадна гээл бод. Тэгээд бас буудна муудна гэж сэнзүү. Ёстой нэг күүлээ барьж дийлэхгүй бороо гараад ирлээ дээ гайс.
Тэгээд энэ гурав ойр хаваа цэвэрлчээд яг цаашаа явах гэж байтал нэг цагаан хувцастан гарч ирээд нүд ирэмхийн зуур кул залуу дай. Юу болоод өнгөрснийг ч мэдэхгүй онгор маань бүр шок заяа. Тамаки арай гайгүйсэн болохоор энэ хүүхнийг эсэргүүцэхийг оролдсон боловч амжилтыг ис олов. Тэр бүхэл яг алуулдгийн даваан дээр Шинрагаа хүрээд ирэх юм болов гэж залбираастай. Гэтэл түүнийг онгор хамгаалсан байх бөгөөд манай хүн овоо шокноосоо гараад ташууртай эмэгтэйг алаад ажил да гэсэн байртай дайралтай байсан боловч энэ хүүхний ташуур нь бас бамбай болно л гин шүү. Хөөхий онгор маань уг нь галын цэрэг болохыг хүсээгүй юм байна шүү дээ. Нутагтаа газар тариалан ирэхлээд тааваараа амьдрахыг хүссэн боловч яалтчгүй 3 дугаар үеийн гал удирдагч болохоор галын хүчинд элсхээс өөр аргагүй ажилтээ. Бас онгорч нь манай Тамаки сайн болохоор түүнийг хамгаалахын төлөө амбие үл хайрлан амьдралдаа анх удаа зориг гаргасан нь энэ байлаа. Гэвч энэ тулаанд тэрээр нэг гар нэг хөлөө алдаж бүхэл бие нь хүн чархадсан болохоор шархаад илэлхүү тэнгэрийн орондоо заларсан байдаг юм да хөөрхий минь гэж. Гэтэл энэ үед Тамаки дээр баахан бугнууд, зомбинууд хүрээд ирэх юм аа бас. Харин дэслэгч Хинава болон Макигийн ах хоёр дээр бууны сумч нөлөөлдгүү тийм булаа нөхөр. Шинра дээр харин хин ирсэн гэж 3 дугаар тусгай ангийн экс ахмад Жовани. Гэхдээ тэр өнгөрсөн хугацаанд өөрийнхөө бие дээр туршилт хийсээр байгаад бараг л мутант шавьчиг болсон заяа. Ян зүрийн шавьчнуудаас давуу талын түүгээд авцсан гэх юм уу да. Жишээ нь нэг онцгой төрлийн ирвэхэнээс үслэг тэмтрүүлийг авцсан. Энэ төрлийн ирвэхэн тэмтрүүлээ ашиглаж ойр орчноо мэдэрдэм байна л да. Харин Жовани энийг бүр хөгжүүлсээр байгаад хүмүүсийн бодлыг унших хэмжээний болгоцсон гээл бод. Нөгөө талд манай Артур өөрийнхөө салааны хоёр нөхрийг хамгаалж явсаар яг сайхан тулааны дундуур хүрээд ирлээ. Гэхдээ Жованигийн хувьд бол нэг хүн байна уу, хоёр хүн байна уу, огт хамаагүй шинжтэй шүү. Энэ үед дэслэгч Хинава Макигийн ах Озе хоёр юу ч наалтхай байсан нэг булай гарын учрыг яаж олохоо мэддэгвэ. Хажуугаар нь бас Макиг дахиж галын хүчин рүү буцаахгүй энэ гэж хэрүүл хийгээд байгаамаа. Хүний ах болсон хүн дүүгээ ийм аюултай ажил хийлгэмээргүй байгаа нь ойлгомжтой л доо. За тэгээд нилээн ажигласны үр дүнд дэслэгч Хинава энэ булай нөхрийн сул тал бол өвдөг тохой гих мэт нугламтай хэсгүүд нь гэдгийг олж мэдээд нэг дайралтаар жижи болгож байгаа юм да. Тамаки маань харин онгорын цогцыг заавал авч гараад зүй ёсоор оршуулнаа гэд хамаг чадлаараа бугнуудтай үзэлцээл ах юм. Даанч нөгөөдөл нь арай л олуулаа юм аа. Бас дээрэс нь гинтхэн цагаан хувцастай хоёр нөхөр гарч ирээд манай үнийг дээрлэхэд хөөхий Тамаки уг нь хамаг чадлаараа хичээсэн ч баарахгүй яг алуулдгийн даваан дээр Ахмад Хонда болон манай хэд хурч ирж аварлаа. Тэгсэн чинь энэ хоёр нөхөр чинь угаасаа Ахмадуудыг хайж исэн гинэ. Тэгээд манай Оби Ахмадыг юу гинвэ? Гал удирдах чадваргүй чам шиг юм яаж надтай тулдах гэсэн. Чи зүгээр ойлгохтойхон шиг хүчтэй болчоод буцаад ирээрээ мэдөө гэж гуцж жагаад ганцхан шаалгаад KO. За нөгөөх нь ч бас нэг ойлгохтой юм бишээ. Ер нь тэгээд Ахмад цол гэдэг чинь хэн дуртайд нөгөөд өгдөг зүйл биш шүү дээ. Олон талаараа бусдаас илүү ээжээж л удирдахч болдог байж таараа. Энэ үед Виктор бугнуудаас зүхтааж явсаар ашгүй нөгөө эдээ олоод хүрээд ирлээ. Гэтэл Вулкан түнд нэг сонин зүйл харуулсан чинь Виктор тэрнээс нь ямар нэг юм анзаарсан бололтой. Бушуухан шиг л эндээс гарахгүй бол цагаан хувцатнууд энэ хонглыг дийлбэлэгчээж магадгүй гинэ. Тэгсэн чинь нээрэл Викторийн таамаг зөв байх бөгөөд зомби амьлуулдаг эмэгтэй чинь өгсөн хүмүүсийн цогцыг ашиглаж газар доор маш том хэмжээний дэлбэрэлт үүсгэж Токио хотыг үнсэн товрог болгоно гиндэ. Энэ хооронд Шинра Артур хоёр өнөөгч Жованитай зууралцаар л энэ нөхөр чинь бүр янз бүрийн жүцүү ашигладаг болцсон ёстой даварж байна. Орочимару юм уу хайшаа юм. Бас түүний хэлснээр бол Шинрагийн дүү Шо сүүлийн үед огт юм ярихгүй илүү дутуу хөдөлгөөнч хийхээ байсан гин. Тэгэхээр нэг бол титэмтэй охин ховсдсан эсвэл сургаалч нь өөрөө нэг юм хийсэн болж таарлаа. Мэдээж дүүгийнхээ тухай юм сонссон манай Шинрагийн уур нь хөрнө үсттэй. Энэ муу Жованиг ёстой харж жамжихааргүй тийм их хурдаар хэд сайхан гөвж өгсөн ч Жованид нөлөөлсөн шинж алга. Гэтэл Шинра яриан дундаа Жованиг урд нь галын холбоогоор дамжуулж юу хэлснийг сонсч байсан тухайга хэлсэн чинь нөгөөх нь бүр баярлаад сүйд болноо. Яасан бэ гэхээр суйрлын галтай хүмүүс эсвэл өнөөх доод ертөнцөөр шагаасан хүмүүс л галын холбоосоор холбогдсон гин. Тэгэхээр байж да 7 дугаар тусгай ангийн дэслэгч Сагамия яаж урд нь Шинратай холбогдсон байж таарах уу? Бас сонирхолтой юм те. Бас тэр хонглыг дэлбэлэх тухайд бол бугнуудын байршил нь Вулканы мэдрэх төхөөрөмж дээр шууд харагдсан бөгөөд иймэрхүү хэлбэрийг ихэвчлэн тесрэх бөмбөгөнд ашигладаг гин.
Товчхондоо бол дэлбэрэлтийн энерги нь нэг зэгт төвлөрснөөр эгц дээшээ чиглэдэг ба маш бага хүчээр их хэмжээний хохирол учруулна гэсэн үг. Бас дээрэс нь энэ хонглын яг дээр нь Токио хотын төв хэсэг байгаа болохоор хэрвээ энэ дэлбэрэлт болвол Токио тэр чигтээ үнсэн точигдно. Гэхдээ энийг зогсоох нэг арга байгаа нь холын зайд гал удирдах чадвартай 2 дугаар үеийн гал удирдагч байвал дэлбэрэлтийн төв хэсэгт байгаа зүйлийг холдуулж чадвал асуудалгүй л гин. Даанч манайхан дунд тийм хүн байдгүй. Дэслэгч Хинава 2 дугаар үеигч гэлээ түүний чадвар нь энэ даалгаварт тохирохгүй. Уг нь Маки энд байсан бол яг тохирох хүн нөхгүй юу? Гэд яриад ээжөтөл Маки хүрээд ирнэ зтэй. Яаж ирсэн бэ гэвэл Валканы өгсөн жижигхэн сүвнээр нь холбооны төхөөрөмж байжлээ. За тэгсэн ах нь уурлаа. Яах гэж юм аюултай газар ирж байгаа юм бэ? Тэнийг юм уу чи? Кэл. Маки бол мэдээж мөчөөгөө өгөхгүй штэ. За тэр хэрүүл урвал яах вэ? Цаан ч нөгөө бөмбөгнүүд нь юу юугүй дэлбэрлээ. Гэхдээ бас энэ төлөвлөгөө амжилттай болвол Токио хотыг аврах ч гэлээ газар дор байгаа өөрсдөө бол батны шатаж өгөх нь гинэ. Гэхдээ одоо тийм байсан ч гэсэн галын цэргүүд юм хойно ард түмнийхээ төлөө амь хайргүй зүтгэдэг л бах та. Ингээд богнууд дэлбэрч эхлэхэд Маки ахтайгаа хамтарч дэлбэрэлтээс үүссэн галыг нэг цэгт цуглахаас сэргийлж хідэн тийш нь сарниулах ёстой. Сарниулах ажлыг мэдээж Маки харин хаашаа аль зүг рүү гэдгийг ахан зааварчилж өгснөөр манайхны төлөвлөгөө амжилттай болж өөрсдийнхөө амийг дээрэс нь Токио хотооч бас аварч үлдлээ гэж. Төлөвлөгөө нурсныг мэдээд Жованыг гайхширч байх хооронд Артур маань гиндүүлж дайраад зүйл дуусгачлаа гэж удсан чинь харин шижгийн юм чинь яаж ийгээд амьд молторчих юм аа. Ингээд ямар тааж энэ удаагийн тулаан дуусч Маки маань буцаад 8 дугаар ангитаа ирэхээр боллоо. Бас өнгөр маань арайч өгчээгүй байсан юм биш үү. Хэдийгээр их цус алдсан ч гэсэн яаж игээд амьтай голтой л үлдэжтэй хөрхий. За тэгээд 8 дугаар тусгай ангийнхан буцаад бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж аваад болж өнгөрсөн хэргийн тухай нэг сайхан тайлхнахаар болно. Тэгэхээр Жованагийн хэлсэн зүйл үнэн бол 7 дугаар тусгай ангийн дэслэгч Сагамия яаж Шинрагийн галын холбоостой холбогдсон бэ гэдгийг хамгийн түрүүнд тодруулах хэрэгтэй болсон тул Шинра маань Хибана Ахмадтай хамт Асакуса дүүрэгт хурч ирлээ. Гэтэл дэслэгч Сагамия өнөөдөр хотын гадна байдаг агуулгах руу ганцаараа явсан гинэ. Тэгээд манай хоёр зааж өгсөн газар нь хүрээд иртэл дэслэгч нэг цагаан хувцастай хүнтэй хамт зогсож яах юм. Яаж байгаа бол миний бро гэсэн чи харин энэ цагаан хувцастай нөхөр манай дэслэгчийг хэд хоногийн турш нууцаар мөрдөөд байсныг манай хүн мэдчихэд албаар хөнгүү газар дагуулж ирсэн нь энэ байж. Тэгвэл дэслэгч маань хэд халалтаас болоод галаа ашиглаж чадахгүй ч гэсэн гардан тулаан сэлэм энтер бас хоосонгүй бро шүү. Тэгээд манай хоёрч дэслэгчээс урд нь нэг тийм өөр ертөнц хэмээр газар очиж байсан үү гэд асуусан чинь заа байз. Нэрээ нэг тийм газар очих шиг болсон шүү. Гэхдээ 2 жилийн өмнө юм уу да. Тухайн үед Асакусад их хэмжээний гал гарч дээрээс нь хизээж харж байгаагүй чөтгөртэй нүүр тулж байлаа. Гэхдээ тэр чөтгөр яг л миний толны тусгал гэмээр үйл хөдлөл арга барил гэд бүх зүйл нь яг надтай адилхан байсан. Түүнийг дарж авсны дараахан би гэнэт нэг өөр хэмжээст ертөнцөөр шагаах шиг болсон. Тэр л та нарын яриад байгаа газар болж таарч ах шиг байна да. Гихийг сонсоод Хибана Ахмад Doppelganger гэх зүйлийн тухай нөгөө хоёртоо тайлбарлаж өгдөг. Тэгэхээр яг чам шиг хүн дэлхийн хаа нэгтээ оршиж байдаг. Түүнийг Doppelganger гэдэг бөгөөд тэрнтэйгээ таарсан бол заавал нэг нь үхэж байж дуустдаг гин. Гэхдээ мэдээж үлгэр домог шиг л амд амьдсан яриа л да. Бас нэг сонирхолтой зүйл нь тэрхүү доод ертөнцөөр шагаасан хүн болгон нүүрэн дээрээ сорвтой болж үлдсэн нь сонирн богоз. За тэр ч яах вэ? Бенемара Ахмад дээр хурч ирээд Шинра маань аха сүлд зааж өгсөн арга чи өстө гоё байгаа л та. Тэгтээ дахиад нэг өөр арга сурахгүй бол цагаан хувцастай гарууд донд хүчтэй нөхдүүд бас олон юм аа гэж нэх хөөрхөн гойсон болохоор Бенемаро нэг мөсөн шинковуудыг цуглуулж байгаад бөөнд нь зааж өгөхөөр болоод маргааш нь Артур, Тамаки, Шинра гурав яагач хүрт хүрээд ирлээ. Тэгээд Бенемаро Ахмадаас Тамакиг ч бас сургаж өгөөч гэж гуйсан чи харин эхлээд хоёр ихэртэй хэсэг тоглоодох. Тэгжээж хэр хүчтэйг чинь мэдэх болохоор түүний дараагаас ямар бэлтгэл хийхийг чинь шийднэ гинэ. Тамакигийн даалгавар юу вэ гэвэл ихрүүдээс хамгийн багадаа 1 минут хол тасарч зүхтах хэрэгтэй. Манай хүн ч ихэндээ хүүхдүүд уйлуулад яах вэ гэд өөрийгөө жоохон дарж гүгээд жинхэнэ андуурсан байдгийн. Харин Шинра Артур хоёрын бэлтгэл юу гэж бодож ин та нар? Гудамд амьдаараа шорлог болж идэг үсттэй. Тамаки маань энэ хооронд зүхтаасаар л яаж ч хурдалсан бай нөгөө хоёр нь дорхноо л гүйцэд ирчих юм.
Хөөх хэмээн сүүлдээ бүр өнгөрсөн амьдрал нь нүдэнд нь харагдаал анх яаж галын цэрэг болохоор шийдсэн бас тэгтлээ хүндтгэдэг байсан хүн өөрийн алхахыг завдсан гээл өөрийгөө нэлээд хурцлсаар өөрийн мэдлэхүү галын чадвараа нэг төвчнөр ахиулчих шиг боллоо шүү. Ингэснээр түүний биеийн хурд нэмэгдэж ихрүүд хүртэл бүх хурдаараа дайраад бараг л гүйцэхэ болоод ирсэн чи харин Тамаки бүр давраад höй. Одоо зугтахгүй гэснээ энэ хоёрт баригдахгүйгээр нам цохиод гарна гинэ бас. Энэ нь ч амжилттай болж манай хүн Бенемаро Ахмадын өмнө өөрийгөө улам сайжрах хүсэл эрмэлзэлтэй гэдгээ харуулж чадлаа. Нөгөө хоёр маань яасан бэ гэж юу? Шившиг. Бенемаро бүр тэр чигт нь хаяад явцсан байдаг наац. Тэгснээ маргааш нь тэргэнд хүлээд чирж энтерхөй. Гэхдээ энэ бэлтгэл нь бас хоосон юм биш заяо. Хүн өөрийн хүчний хязгаарыг давахын тулд нэг иймэрхүү бэлтгэл хийдэг гинэ. Бенемарог баг багт нь ч бас ийм бэлтгэл хийлэгдэг байсан юм байна. Гэхдээ бас арай л юм а те. Ийм юмны одоо яг аль хэсэг нь бэлтгэл байх вэ? За тэгээд нэх худалгүй манай хоёр ч туйлдаа өрлөө. Босгоч тэнхэлгүй болтлоо өдөржин тамлуулсны эцэст энэ бэлтгэл ямар учиртай юм бэ гэж асуухад Бенемаро хүртэл энэ бэлтгэл ямар учиртай гэдгийг мэдэхгүй гэхэр чинь хэний ч уур хүрнэ үсттэй. Тэгээд Бенемарог зодох гэж зөндөө дайрсан боловч энэ хоёрын маань уур хилэн бас хангалтгүй байх бөгөөд хүн гэдэг чинь амьсгал хураах гэж байгаагаа мэдрэх яг л тэр мөчтөө өөрийн хязгаарын цаадах жинхэнэ хязгаарыг давдаг гэж шүү. Гэхдээ орой болтол тулдах тэнхээ манай хоёрт бас байсан л байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо л жинхэнэ хязгаартай өрхөндөө. Нөгөө талд харин дэслэгч Сагамия дээр Хибана Ахмад хурж ирлээ. Гэхдээ тэр ганцаараа биш 6 дугаар тусгай ангийн Ахмад Хуаныг дагуулж ирсэн бөгөөд дэслэгчийн биед нарийн үзлэг хийнэ гин. Гэхдээ яаж ч шалгасан бай дэслэгчид суйрлын гал байхгүй. Тэгэхэр чухам яг яаж доод ертөнцөөр шагаасныг олж мэдхийн тулд адилхан зүйл туулсан бусад хүмүүсээс ч бас судалгаа авнаа гин. Харин тэдгээр хүмүүсийн нэг болох 4-р ангийн Ахмад яг энэ үед нэгэн цагаан хувцастай хүнтэй тулдж байх бөгөөд нэх хөдөлгөө туслахууд нь түүний өрөөнд орж ирэхэд Ахмад маш хэрцгийгээр амиа алдсан байх нь тэр. Нөгөө талд Бенемаро Ахмад манай хоёрыг ёстой гөвж өгж байна. Нилээн гөвшөөсний эцэст Шинра маань одоо л жинхэнэ үхэл амьдралын зааг дээр ирлээ. Өнгөрсөн амьдрал бүр хаа байсан хүүхэд байх үеийнхэн дурсамж хүртэл түүний нүдэнд харагдаж амьдралынх нь хамгийн хар бараан өдрийн дүр зургийг тархиндаа дахин нэг удаа толдон харах яг тэр мөчид үхлээ сайх айдас болон амьд үлдэх хүсэл нь түүнд химжээшгүй эрч хүчийг өгсөн байдаг юм. Гэхдээ энэ үед тэрээр галын холбоосоор дамжуулж 4-р ангийн Ахмадын үхлийг CCTV-гээр харж байгаа юм шиг л тод томруунаар харддаг юм да. Мэдээж манай Артурч бас өөрийн хязгаарыг давж чадсан бөгөөд Бенемаро тэдний бэлтгэлд сэтгэл хангалуун байлаа. Ингээд удалгүй 4-р ангийн Ахмадыг оршуулж харин түүний үхлийг өөрийгөө өвтгөх зуршлаас үүдэлтэй амиа хорлолт гэж тэмдэглэсэн байдаг. Түүний үхэл нь зүгээр ч нэг амиа хорлолт биш гэдгийг бүхий л том цолтой хүмүүс мэдж байгаа бөгөөд доод ертөнцийг харсан нүүрэндээ сорвтой хүмүүс аюулд орсон гэдг нь хэн бүхэнд ойлгомжтой үзээ. Харин цагаан хувцаснууд өөрсдийн ээлжид нэгэн ажлаа эхлүүлэхэд бэлэн болсон байх ба энэ удаагийн төлөвлөгөөнд шоу оролцох бөгөөд тэдний зорилго бол Токио хотыг иргэшээлдээ оруулах. Манай галын хүчнийхэн ч бас тэдний эсрэг зогсох хангалттай холбоо сүлбэтэй болсон тул урдынх шиг 8 дугаар ангийн эд маань л үүлээ үзээд байх шаардлагагүй. Бүхий л галын ангийнхан хамтарч дайн хийнэ guys. Дайн хийн. За тэгээд season 2 энэ түрээд өндөрлж байна. Манайхан хэрвээ season 3-ыг яриулмаар байгаа бол энэ бичлэгний лайкийг 15,000 голтол нь сайхан дараад өгөөрэй заа юу. Хэрвээ 15,000 хүрчвэл Брон ямар ч асуудалгүй season 3-ын дуржигт л яриад өгнө, окей? За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.